За бичлэг хийж байгаа учраас анхааралтай сайн ажиглаад над keyboard-ыг хэрхэн яаж ашиглах вэ? Keyboard-ийг өөрөөр нь өөр болов ажлыг халдчихад зориулсан байна. Experience ихнээс нь basic руу орсон. Basic руу орсон. Тэгэхээр basic дээр болохоор нийтдээ нөгөө 13-ны 8% байнгын тогтмол ажилладаг байна. За basic маань болохоор яг нь хамгийн түрүүнд 9 хичээлтэй байгаа тийм ээ. За энэ keyboard-ийн үндсэн хичээл нөгөө 9 хичээлтэй байна. За тэрийг бол 9 хичээлийг бол бид нэг цагийн дотор амжилтаар хийж байна. Тэгээ өдөр болгон бид нэр давтахгүй учраас яг нь нөгөө гараачин хуруучин болж нөгөө сарч ажиллах тийм болцоо байхгүй. Тэгэхээр байнгын яг нь тогтмол гараа салгаад тэр нэг гараараа бол ерөөсөө ихгүй 2 гар 10 олцсон гэсэн. Дандаа 13-аараа 2 гаруй буюу 13-аараа ажил сурах хэрэгтэй. За сайн харж хийгээрэй. Жохо урагшаа суугаад зөв суух юм бол яг нь маш хурдтай тухтай хийх болцоотой байдаг. За ямар нэгэн зүйлээс алдаанаас айх шаардлагагүй хийж оролцохоор хийж сурдаг.